Өнөөдрийн үйл ажиллагаа бүгдээр хамтдах өмнөс удаа улсууд болж байгаа уламжлалт одоо ээлжийн багаар 13 дугаар цэргийн багт хоёуг тээвэрлэгчийн ороотод дэдурандаа энэ хоёр зарагчтай хоёуг тээвэрлэгчийн ороот залуучуудтайгаа үр гүйцэтгээд ирлээ. Нутаг орон бол ерөөс Африк төв халуун газар. За үр гүйцэтгэд хөндрөлтэй Монгол цэргүүд аливаа уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай. Урд нь оролцож байсан Өмнөд Суданы 1-р ээлжинд Батланы анхны Батланд үр гүйцэтгэж дэлгэжсэн байна. Тэгээд 12 жилийн дараа дахин үр гүйцэтгээд ирлээ. Одоо анх удаага явж байгаа үр гүйцэтгэж байгаа залуучуудтай бие эрүүл мэндээс яаж анхаарах уу? За ажил мэргэжилдээ яаж анхаарах уу? Тус чиглэлээр нь тодорхой хэмжээнд бас зөвлөж хэлж ярьж ойлгуулж ирсэн гэж өөрийгөө бодож байна. Батлан амлах энэ салбартаа одоо 25 жил ажиллаж байна би. Энэ хугацааныг юм үнэлж одоо цэргийн гавьяаны одонгоор шагнасанд туйл их баяртай байна. Ерөнхийлөгчөөс өнөөдөр гартаж авлаа. Юуны түрүүнд энэ салбарт ээж аав маань ажиллаа чөлөөнд гарсан байдаг. Аав маань одоо тэнгэрээс хараад хүүгээрээ барахж байгаа байх гэж бодож байна. За тэгээд нийт хурандаа Улаанбаяр зарагчтай 13 дугаар ээлжийн хамт олон түүн дотроо хоёуг тээвэрлэгчийн ороод дэд урандаа энэ хоёр зарагчтай хоёуг тээвэрлэгчийн ороотын залуучуудаа бүгдээрэнд нь баярлалаа. Та бүгдийн минь бас хүчээл зүтгэл байсан шүү гэдгийг бас давхар хэлье.